Дараагийн мэдээ. За Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжөөд 100 жил болж байна. За гэхдээ 10 гаруй жилийн өмнөөс л хүүхэд хамгааллын чиглэлд бодлого хэрэгжүүлдэг болсон юм. За энэ хугацаанд хүүхэд хамгааллын тогтолцоо бүрэн хөгжиж амжаагүй байгаа юм. За манай улсын нийт хүн амын 37.7% буюу 1.3 сая хүүхэд байдаг. За тэдний эрүүл аюулгүй орчинд өсч хөгжих, хамгаалуулах эрх бүрэн хангуулах цаашдын бодлого чиглэлийг тодорхойлох чуулган өнөөдөр төрийн ордонд боллоо. 1925 оны 5 дугаар сарын 8-ны өдөр их зохиолч Ташдоржийн нацаг дөрж Монгол улсад анхны хойчийг залгамжлагч багчуудын холбоо нэртэй пионерийн байгууллагыг үүсгэснээр одоогийн хүүхдийн байгууллагын түүхийн эхлэл тавигджээ. Тэгвэл өдгөө 100 жилийн дараа гэхэд Монгол улсад 61 хүүхдийн туслан бүртгэлтэй байгаагаас 53 нь үйл ажиллагаа явуулж хүүхдүүдийн ердөө 8-9% нь л тусланд хамрагдсан байдаг байна. Зэмээс ч хүүхдийн хөгжил төлөвшил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, эрүүл мэндийг хамгаалуулах эрхийг хангах чиглэлд төр засгийн зүгээс 7 үндсэн чиглэлээр бодлого хөтөлбөрүүдийг сайжруулж ажиллахаар болсноо хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үеийн төлөөллүүдэд танилцууллаа. Дараагийн 30 жил, дараагийн 50 жил, дараагийн 100 жил бол яг энэ Z generation альба үеийнхэнд зориулсан. Энэ Z generation альба үеийнхэн одоо зөв Монгол хүн болж төлөвшөх энэ хүүхдийн хөгжлийн үндэсний тогтолцоо, хүүхдийн хамгааллын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх одоо хамгийн том зорилт байх болоод зарж байна. Хүүхдүүдэд илүү их яг хүнээр нь Монгол хэл бичгээ сайн мэддэг, сайн зан чанартай, эрүүл, ёс суртахуунтай, өндөр боловсралтай ийм иргэн болгоход одоо энэ шинэ зууны бодлого бүгд чиглэж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэр бүр хамгааллын асуудлыг За чуулганд оролцож буй хүүхдүүдийн зүгээс тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарал тусламж шаардлагатай байгааг уламжилсан юм а. Нүүр хагараагүй гэх юм уу? Ингээд маш их айдаг, хинэгнээс маш их айдаг. За хүмүүс намайг юу гэж хэлэх болоо тий? Одоо намайг ер нь юу гэж бодох болоо гэснээсээ болоод ер нь чимээгүй яваад үе тэнгийн дээрлэхэлд гадуурхалтад маш их хүртдэг. Ерөнхийдөө бол тэр тал дээр жоохон сул талтай гэж ойлгодог би. Ерөнхийдөө бол бас Монголын хүүхдүүд ээлгүй зүйлүүд Монголд маш их байгаа. Тэднэрийг засаад хөгжүүлжүүл ерөнхийдөө бол манай Монголын ирээд бас гэрэлтэй гэгээтэй гэж бодож байна. 24 онд хүүхдийн одоо хуультай болсон байгаа. Энэ хууль маань манай Монгол хүүхдүүдийн эрх болоод зөрчиж байгаа асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр өгч байгаа гэж би бодож байгаа. За энэ Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч үлдсэний 100 жилийн ой тохиож байгаа ч хүүхдэд хамгаалах, хөгжүүлэхэд төр засгийн зүгээс анхаарах шаардлагууд байсаар байна. За харин засгийн газраас гэр бүлийг дэмжих тухай хуулийг боловсруулж 4 удирдлагын хүүхдийн туслан хүүхэд гэр бүлийн шинжилгээ ухааны ордон байгуулна гэсэн амлалтуудыг өгсөн юм а. Хүүхдийн эсрэг мэнд амьдрах, сурч боловсрох, хөгжих